Хай манайхаа. Би өнөөдөр сайн дурын ажилдаа тийш явахаас өмнө газ нэг асуултуудад хариулах хэрэгтэй байна. Миний хамгийн сүүлд оруулсан бичлэгэн дээр бүр асуултанд үнэхээр булагдж байгаа хүмүүс аягүй их тийм бичиж байгаа хүмүүс аягүй их өөрсдийнхөө бодит зургийг явуулаад миний гарууд юм байна. Ийм асуудал байна. Яг өөртөө чинь ингээ адилхан байна. Яаж зүгээр болгосон бэ? Ямар тус хүрхсэн бэ? Ямар витамин хэрэглэсэн бэ? Яаж арчилсан бэ гэд энэ асуултууд бүр маш их давтамжтай орж ирж байгаа. Тийм учраас гэс хариулжээ. Бас нөгөө хүмсэн ингээд шууд цааш шиг болчоод ингээд уграад байгаа хүмүүс байдаг штэ. Эсвэл хоошоогоо ингэж уграад байгаа. Тийм хүмүүсний мөөгөн зөртэй байж магадгүй гэж бас өөрийгөө бодож байгаа хүмүүс аягүй хэм битсэн. Тийм хүмүүс тас битсэн өөрийнхөө туршлаган дээр суурилсан битсэн зөвлөгөө өгье. Би болохоор зэрэг яг эмнэлгийн байгууллагын хүн биш учраас мэдээж ингээд миний одоо яаж байгаа бүх зүйл бол миний яг тууж ирсэн, миний яг туршиж үзсэн, миний яг хийсэн зүйлүүд байгаа шүү. Би яг мэргэжлийн хүн биш учраас өөрийнхөө яг яаж хийсэн, яаж тухайд арчилж исэн талаараа мэддэг зүйлээ хаваалцсан. Нэгдүгээр талаар зэрэг гар хаагарч гиснээс хойш би зүгээр ийм үнэртэй ийм гарын тоснууд байдаг да хүн болгоны өдөр тутамдаа ирүүлдэг. Ийм гарын тос түрхэж эхэлсэн. Тэгсэн чсэндээ ерөөсөө ямар ч өрн нөлөөгүй байсан. Ягаад гэвэл энэ маань тослог аягүй бахтай гол нь ингээд юм баян хлөөнөртэй ч юм уу те хүмүүс өдөр тутамдаа хэрэглэдэг тос учраас ямар ч өөр нөлөө бол үзүүлэхгүй тийм шарах соргон дээр бол тэгээд хамгийн түрүүнд л хандраг би эмнэлэгт үзүүлгээд намайг дархлаагаа дивжээ. Дархлааны чинь би байж дархлаагаа дэмжих хэрэгтэй. Дээрээс нь ажлын ямар ажил хийдэг вэ гэдээ асууж байсан. Тэгээд би ингээ олон цагаар бэлэн хүмүүстэй ажил хийдэг гэсэн чинь гараа юусоо хуурайшуулж болохгүй гэд. Тэгээ гараа хуурайшууллаа шүү дээ. Бид нар одоо ингээ ажиллаж хийж байхдаа бэлгийн өмсгөөс өмнө юм тос төрөхгүй. Тэгээд ажиллаж дуусаад дахиад дараагийн ажлыг хийхдээ тэр бэлгийг өмсөх юм уу? Энэ асуудлууд бол ерөөсөө ариун цэврийн хувьд бол болохгүй. Учраас бэлгийг ойрхон солих хэрэгтэй. Бэлгийн чинь жоохон чийг орсон бол шууд хуурай бэлгээр сольж өмсөөрэй. Дээрс нь ажиллаж байхдаа хийхээсээ өмнө ч юм уу гараа заавал тосолж байгаад бэлгийг өмсөөрэй. Гоо чигтэй ялах нь бол бэлгийг тайлаад шууд гаа ерөөсөө хуурайшуулж болохгүй. Хуурайшуулах юм бол тэр нь гар хаагарах, арьс уулрах хамгийн том шалтгаан болдог юм бэлээ. Тэгээд гараа үзүүлэхэд надад яг эмнэлгээс бол миний гар ингэж харж байгаа байхгүй юу? Дундуураа хагарангуудаа ангаачдаг. Ангаасан дээрээ ингээд цус гараад тэр нь ингээд ангаацсан болохоор ингээд юмд хүрэхээр аягүй их өвддөг. Ингээд хүнд гараа харуулах бол энүүхэндээ ичих мичих бол энүүхэнд юмд хүрч чадахгүй. Тийм хэмжээний өвчтэй зовиртой байсан. Тэгээд эмнэлгээс болохоор зэрэг өвчин намдаахтай өрөвслийн тийм тоснууд бол ингээд яг бичиж өгдөг. Тэрийг эмээс ангаас ороод авдаг. Тийм тоснууд өрхөж болно. Тэрнээс гадна оройдоо гэртээ юу байсан бэ гэвэл Веслиний нэг тайм том тийм Веслин төрсөн. Дайсодсны байдаг штэ 2 3 5 мянга гэд. Тийм Веслин өдөр тутамдаа зөвхөндөө байнга авч яваад Веслин төрхэд ийм хүнсний бэлий өмсөд унтдаг. Би жоо ханаад үрх гэдэг учраас хоолой нэлээс өгөөд байна. Ханаад тэгээд хүнсний бэлигээ өмсөд маш зузаан тос түрхчээд хүнсний бэлигээ өмсөд унтдаг. Тослог өндөртэй тоснууд маань ингээд орон гүрслийн даваа цагаар их ингээд толб үүсэх гэдэг учраас хүнсний бэлигээ өмсөд унтах юм бол бас илүү зүгээр дээрээс нь илүү гой зөөлрөөс ирдэг байгаа гар маань. Хүнсний бэлигээ өмсөд дээрээс нь хоолоос айдаа витамин мэдээ сайн уун. Тэгээ бас 2 дугаарт ийм тос төрсөн. Веслинаас гадна сүүлийн тос ямар брэндийнх нь бол нэг чухал биш. 100% органик. Ямар ч одоо будагч бодис одоо хадгалтын бодисод ороогүй ийм органик сүүлийн тос төрсөн байгаа. Тэрний дараахан зэрэг энэ бол миний хамгийн яйтай тос. Ийм Верни тос гэд ийм хятад тос исэн. Энийг би бол өөрөө авах болохоор сайн мэдгүй хаанаас авдгийг Монголоос авчирсан шүү. Энэ сүүлийн тос энэ тос хоёрыг энэ бол бүр үнэхээр бэст. Энийг одоо баг хэрэглээд дуурч байна. Энэ дээрээс нь миний хөлийн араас ингээ хагараад идэг байхгүй юу улаараа. Тэрэн дээр бас энийг түрхээд хүнсний скотч наагаад унтдаг. Энэ аягүй тослогоо удаан барьдаг тос байсан. Тэгээд энийг бол зэрэг хамт ажилладаг хүмүүсийн би бас хаанаас авсан мэдгүй. Гэхдээ энийг бол яг ажилдаа өдөр тутамдаа түрхэхэд зүгээр. Яг Веслин түрхчээд ажиллах гэж жоохон бас тослог нэлийн өндөртэй шүү дээ. Энэ л хонцрыг тийм эмийн саман зарагддаг бах. Арьсны нэг хуурай шилтэд зориулсан л тийм тос.
бидний зүгээр өдөр тутамдаа хэрэглэдэг үнэртэй туснууд бол ерөөсөө нөлөө үзүүлэхгүй шүү манайх. Аль болох эмчилгээний дээрээс нь үнэхээр гарын цэврүү үсээд бүр амар хаагараад амар хүнд болсон хүмүүсээс холбогдсон. Тийм хүмүүс маань заавал эмнэлэг явж үзээрэй. Яг вэ гэвэл энэ чинь яг миний арьсны онцлог өөр, таны арьсны онцлог бас өөр байгаа учраас эмнэлэг явж үзээд тэр яг танд тохирсон яг таны асуудал тохирсон эмчилгээний тоснуудыг танд санал болгох байх. Тэднийг бас тууштай түрхээр хамгийн гол 1-2 өдөр түрхчээ тэгээд хайждаг, гайг болохоор нь хайждаг тэгэж болохгүй шүү. Тууштай түрхээд, тууштай хэрэглээд одоо гэсэндээ миний гар ингээд зүгээр болсон ч гэсэндээ би 7 хоногт нэг удаа тос түрхээд биелийг өмсөд унтж байгаа. Урьдчилан сэргийлээд өдөр тутамдаа бол гарынхаа тосыг бол байнга түрхэж байгаа. Хоёрдугаарт ямар витамин уудаг вэ гэдсэн. Би бол витамин бол уусаа миний өдөр тутмын хэрэглээ бол аюу олон жил болж байгаа. Ингээд ер нь хүмүүс мэдж байгаа гэж магадгүй намайг олон жил тагсан хүмүүс. Би бол витамин уудаг өдөр тутмын өнөө витамины хэрэглээний витамин. Тэгээд хажуугаар нь С витамин уудаг. Тамхитдаг хүмүүс маань С витамин заавал ууж байгаарэ. Биеийн бүх С витаминыг шатааж тамхиад татдаг гэж бэнлээ шүү. Тийм учраас С витамины нэмэлтээр заавал ууж өгөөрэй. 3 дахь зэрэг би ямар нэгэн юм сурчлах гаагууд зүгээр энийг бид нараас уугал зүгээр юм болов гэж бодоод би нэг бол уугаад 2 жил гарсан болж байна. Тэгээ илүү 90 шигтийн нэг 10 мянга л гэдэг. Бид нар дандаа кальц, магний эдрийг мартчихдаг зөвхөн ингээд Б, С, Д витамин гэд яваад байдаг шүү дээ. Тийм учраас ийм эрсүүдийг бас авах хэрэгтэй юм санагдаад энийг ууж гисэн ерөөдөө бол зүгээр байгаа. Дотор бол муухайдаггүй. Тэгээд ийм витаминыг бол өдөр тутамдаа байнга уудаг. Хажуугаар нь коллаген тэгээд ашигтай бактери. Витамина хэрхэн ууж сурсан бэ гэвэл би ийм савн дотор хийгээд эхлэндээ ингээ мартдаг байсан тийм бүр ингээ чинь 2-3 жилийн өмнө юм чи. Нэлийн ядраад ажлын ачаал аваад хурдан бие маань сүлдээд ахаар витамин ууж эхлээд мартаад нэг өдөр уужаад нөгөө өдөр мартна. Тэгээд дахиад нэг өдөр ууж байгаа болно. Тэгээ ингээд ерөөс датал болж өгдөггүй. Тэгсэн ч гэсэндээ манайхан ингээд зогсоохгүй нэг өдөр ертөнцийн маргаашнаас үргэлжлүүлээд хэрэглээд агаарэ. Би бол яг тэгж хэрэглэсээр одоо л яг өдрийн хоолны дараа юм уу эсвэл гэлөөгөө явж байхдаа яг өдөрт заавал витамин шууд ингээс бодогддог. Нэг юм дутуу байна да гэд нэг юм дутуу байгаа мэдрэмж төрдөг дөө. Яг тийм мэдрэмж төрдөг байгаа. Тэгээд ийм сав бол дайсууд 1000 вонд 2 шиг ирдэг. Тэгээд зөвхөндөө ингээ хийгээ явчих юм бол ажлын хаан хүн дотор нэг хийгээд хичээлдээ явах хүн дотор нэг хийгээд юм уу. Ингээ тийм бол мартахгүй өдөр болгон витамина уудаг болсон байгаа. Иймэрхүү витаминууд уудаг. Заавал нэг брэндийг харуулаад ийм витамин би уудаг сайн мэн гэсэн бол байхгүй. Яг өөртөө хайж уучаад витамин ямар нь зүгээр юм ямар нь хэр олон хүү авсан бэ сэтгэлийг уншиж хагаад өөртөө сонгоод эсвэл эмээ сангаас очиод аваарай. Тэрний дараа ярих чухал зүйл болохоор зэрэг хүмүүс би бол амар удаацсан байгаас 6-7 хоног 7 хоног ер нь бол болж болохгүй шүү манайхаа. Ерөөсөө л 21 хоног буюу 3-7 хоног болоод хумсаад бодгаа солиулах хэрэгтэй. Тэр нь умсны мөөгөнцрөөс хэрэгэлэн дээрээс нь эрүүл ахуйн хувьд бол тэр нь хамгийн зөв юм бэлээ. Би бол харин зэрэг миний хумсаа бодуулах газар гэрээс нэлээ хоолохгүй юу. Тэгээ ажиллаа дараад хичээлээ хажуугаар нь хийгээд тэгээд тийшээ явах гэсээр л ерөөсөө амждаггүй дээрээс нь эсвэл цаг байхгүй, цаг таарахгүй ч юм уу. Гэсээр хагаад нэлээ оройдож очдог. Тэрнээс бол зэмлүүлдэг. Начиг бол тэгж битгий гүрийгээр би бүр миний хүмүүс ямар ч ингээ хийлэгдэг хүмүүс биш. Өөрийн хүмүүс маань ийм гоё ах トゥ ургадаг болсон. Тэгээд ингээ хугарахгүй болохоор зэрэг хүн гүрийгээд яваад идэм юм. Би ингээ за дараа 7 хоног чи дараа 7 хоног чи гэл ингээд хойшлуулад явсаар хагаад миний хүмүүс бүр ингээд тийм удаан хугацаанд ингээд байсан начиг хийж ерөөсө болохгүй шүү. Аль болох эрүүл гоё хүмүүстэй гэвэл хүмүүсийн бодыг солиулаад яг цайд ухаад нь солиулаад яваарэ. Хумсаа ер нь гоёж гангалахын тулд биш ихэвчлэн ер нь бол миний зорилго бол хугалахгүй байх хамгийн чухал. Ажил хийж байгаа үед тий ингээд цагсанд тэглээд эсвэл юм хүмүүрж жоохт ингээд хойшоо нэмгэн өмш ингээд хойшоогоо ингээд сөхөгдчихдөг штэ. Тэгээд дээрээс нь аюу хугардаг биелийн олон цаг хүмүүс учраас хугардаг асуудлаас бол ер нь хумсаа бодуулж эхэлсэн. Тэгээ өөрөө бодсон чинь ингээд дэрэлэрээ хамаагүй ингээд бүр амар нэмгэн давхар хүртэл ингээд үрээд өөрөө чадахгүй. Дээрээс нь ахуй гэртээ хийж байгаа бол ингээд айгу бохир ингээд юмнууд ариутгачгүй баг ингээд хийснээс болоод энэ хэсэг маань айгу муухай болоод цэвэрлэгээд муухай хийгээд тийм би бол хумсаа өөрөө амар муухай болгосон байгаа. Энэ бол амар хариуцлагагүй шинж мөнгөө хэмнэгч биш баг илүү их мөнгө гарсан. Би өөрөө ингээд артист
дээр сурдаг, өөрөө гоо сагны чиглэлээр сурдаг хүн байж бас ийм алдаа гаргаад бас энэ бол миний ачаагүй, миний ингээд хайхрамжгүй байдлаас болсон асуудал. Хумсаа би бол мэрэгжлийн артист дээр очиод мөвөн цэрцэг хэсэг болон гэмтэлтэй хэсгийг бүгдийг ургаж дуустал хумсаа бодуулсан байгаа. Хумсаа маш тузаан бодуулаад тэгээд хугацаа нь болонгууд очиж тэр будгаа солиулаад энэ мэтчил ингээ 3-4 сарыг дараа ингээ миний тэр хумс маань бүгд унаад ингээ шинэ хумс ургасан байгаа. Тэгээд одоо л миний хумс ийм гоё хатуу. Одоо нэг ер нь очих бол болцсон баг 21 хоногт өгч जैन. Тэгээ манайхан бас хумсаа яг мэрэгжлийн сайн газар очиж үзүүлээрээ муун дээр очих юм бол бас илүү буруу техникээр буруу бас үйлчлэгээ авч магадгүй учраас сайн судалж байгаа сайн хүн дээр очиорой. Миний хумсыг аварсан хүнд баярлалаа нэрнээс энэ бол чин сэтгэлээсээ би бол одоо амар сэтгэл ханамжтай гарнаасаа юусоо ичихгүй хумснаасаа юусоо ичихгүй ингээд амар хаппи байгаа. Тэгээ миний мэддэг зүйлүүд бол энэ хэдэн дээрэс нь нэмэлтээр манайхад дархлаа бол хамгийн чухал, гараа хуурайшгүй байх чухал, хоол эрүүл хоол сайн идээрээ ус сайн уугаарай, цай сайн уугаарай, чихэрлэг ундаа ч юм уу ямар нэгэн байдлаар эрүүл мэндэд ямар ч хэрэгцээгүй бүтээгдэхүүнүүдээ дундуур нь хоолныхаа хажуугаар ч юм уу идэхээ болох хэрэгтэй. Тэгээд сайн эрүүл эзгай. Бүр хүндэрсэн хүмүүс мань заавал имлэг яваарай гэж зөвлөж байна. Хүндрээгүй ч юм уу ерөөхдөө жоохон хууларч эхэлж байгаа хүмүүс маань тууштай арчилгаа чухал шүү. Тэгээ бүгдээрээ гоё хөргөн гартаа болоорой.